Washington quite categorically said Australia would be staying until the end of Австрали улс эхний ээлжинд Афганистаны Урузган хязгаарт байрлаж буй цэргүүдээ эргүүлэн татна. Харин үлдсэн хүчнийг 2013 оны эцэс буюу Австралийн ээлжил сонгуулийн өмнө тус улсаас гаргана гэж төлөвлөж байгаа ажээ. Харин олон улсын цэргийн хүчин Афганистанаас 2014 оны эцсээр гарч дуусгажээ. Өнөөдөр тус улсад НАТОгийн 50 гаруй орны 130 мянган цэргийн албан хаагчид байгаа билээ. 2001 оноос хойш Австралийн 32 цэрэг амь үрэгдсэн гэж Австралийн хэвлэлээр мэдээлсэн. Харин сүүлийн үеийн мэдээгээр эх жилийн сонгуулиас өмнө цэргүүдээ эргүүлэн татахаар төлөвлөсөн байна. Камболд 18 цаг үргэлжилсэн халдлагын улмаас 50 орчим хүн амь үрэгдсэний 2 хоногийн дараа Жулия Гиллард Австралийн бодлого төлөвлөлтийн хүрээлэнд ярьцлага өгчээ. Энэ хэргийг Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нэм гарагийн халдлагыг НАТОгийн тагнуулын газар муу ажилласан хэмээн үзэж байгаа ч тэрээр Афганы цэргүүдийг магтсан байна. Австралийн цэргүүдийг эргүүлэн татахад зориулсан төлөвлөгөөг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Гиллард үзжээ. Ерөнхий сайд Австрали цэргүүд байрлаж байгаа Урузган мужид афганчууд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж чадах болсон цагт цэргийг гаргана гэдгийг онцолж байна. Энэ тухай тэрээр Афганистан улсын ерөнхийлөгч Карзайд урьдчилан мэдгдсэн гэдгээ тэмдэглэлээ. Цэргийг гаргах ажиллагаа дуусгуур болсон цагт өнөөгийн цаг үеийн байдлаас огт өөр нөхцөл байдал тус улсад өрнөх болно. 2014 оноос бид Афганистанд үзүүлэх олон улсын тусламж дэмжлэгийг үргэлжлүүлэн хүргэнэ гэдгээ нэмж хэллээ. over the past 9 months,